Сайн байцгаана уу үзэгчдээ. Өнөөдрийн дугаараар та бүхэндээ Дэрсэн малгайд багийнхныг Гизаро адмиралаас аварсан дарамгуулагч очид Бартоломео Кумагийн талаар ярих болно. 296 сая бэлгийн шагналтай Куман адгийн үеийнхний нэг болох Живэлри Бонигийн эцэг болохыг та мэдэх үү? Мөн Бартоломео Кума нэр нь дүүхэн далайн дээрэмчин Бартоломео Робертсоос санаа авсан болно. Гэх мэтчлэн цааш нь ярих баримтууд улам сонирхолтой болно гэдэгт итгэлтэй байна. Бартоломео Куман Сорбет хаант улсын эзэн байсан бөгөөд Дарамгуй хаан хэмээн алдаршсан байжээ. Түүнчлэн Кума дэлхийн засгийн газрыг ихээхэнд оромжилж, үзэн яддаг их мэдээлэл цөөнгөө удаа тарсан тул эсэргүүцэл үзүүлсэн хэмээн үзэгдэж, засгийн газрын бай болж байсан юм. Тэнгисийн цэргүүд эцэст нь Кумаг барьж авсан бөгөөд үлдсэн амьдралаа торны цаана өнгөрөөх ял оноосон ч доктор Вегапанк түүнийг сонирхож туршилтын биетэй болгохыг хүссэн байна. Үүнд тулгуурлан тэрээр засгийн газартай тохиролцож Кумаг Шижибукагийн хуваар дахин далайн дээрэмчин болгож пацифиста төслөө эхэлсэн юм. Кума пацифиста гих хүн зэвсэг болж өөрчлөгдөж байсан хэдий ч хүн сэтгэлээ алдаагүй юм. Тэрээр эйсийг суллах тулааны өмнөхөн Дэрсэн малгайтын багийн хөлөг Таусанд цааныг хамгаалах эцсийн хүсэлтэд биелүүлснийхээ дараа бүрэн хувиргалтанд орж PX тэг болсон буюу бүрэн киборг болсон байна. Чадвар Куман Никю Номи гих парамесиа төрлийн чөтгөрийн жимс хэрэглэгч юм. Тэр алган дээрх савраараа хүрсэн ямарч биетэй буцаах чадвартай байна. Тус савар нь нудраг, хурц элдгээд бүхнээс сэргийлэх дийлдэшгүй хамгаалт болохоос гадна Кумагийн өндөр хариу үйлдэл үзүүлэх хурдны ячаар асар хурдтай хөдөлдөг дайснуудтай чөлөөтэй тулдах боломж олгодог. Жишээ нь Луфигийн 2 дугаар хараа. Тус чөтгөрийн жимсний хамгийн сонирхолтой хэрэглээ нь шахах бөгөөд агаарыг шахаж их буутад үүсгээр хэмжээний тесрэлтийг дууны хурдтай дамжуулах боломжтой юм. Мөн тэрээр чадвараа бусдыг хүссэн газар руугаа нисгэхэд ашиглаж чадах бөгөөд асар өндөр хурдаас болж бусдын нүдэнд алга болсон мэт харагддаг байна. Пацифиста өөрчлөлтүүд. Доктор Вегапанкийн бүтээл болсон PX-ийг нь бусад киборгуудаас хурд хүчээрээ тис ондоо байдаг. Кумагийн үлэмж бие асар хүчтэй чадварын дээрээс киборг суулгаж оруулж өгсөн нь түүнийг тулааны мангас болгодог байна. Бүрэн киборг болоогүй байсан Кума Трейлер Барк дээрх тулааны үеэр Санжи Зороноос хүчрхэг дайралтуудыг авсан ч хүнд бэртэлгүй өнгөрсөн байдаг. Нэмэлт сонирхолтой баримтууд. 2009 онд гарсан One Piece-ийн 10 дахь бүрэн хэмжээний кино болох Strong World-ийн талаарх ярилцлагын үеэр Эйчиро Ода Кумагийн толгойг хүрдтэй байлгахаар төлөвлөж байсан ч түүний оронд Алтан арслан Шики толгойдоо хүрдтэй болж одоогийн Шики бий болсныг дурдсан. Мөн Кума нь яргаа загас зүгийн баланд дуртай гэдгийг ч бас. Ода нь өөр нэгэн ярилцлагын үеэр Кумаг Дэрсэн малгайтын багийнхантай нүүр тулсан эхний мөчтөө Сабаодын арлын үеиг шиг тараалахаар төлөвлөж байсан гэдэг. Манга болон One Piece Unlimited Cruise тоглоомд Кумагийн алган дээрх савар муурах шиг ягаан биш баавга шиг харанхтөгөөр дүрслэгддэг. Мөн Одогийн анхны санаа нь Кумаг улбар шар өнгийн хувцастай байлгах явдал байсан ч аним дээрээ хар болж гарсан билээ.